За тэгэхээр орой минь дүргийн эрхэм үзэгчтэй туг ярилцлагын ток шоу маань эхэлж байна. Өнгөрсөн одоо 90-д 3 цагийн хэлхэнд үнэн хаана вэ? Тэнд ялтын төв үргэлж мандан бадарч байдаг үлээ. Тэгээд ер нь яг одоо өнөөдөр одоо манай Монгол улсад сүүлийн үед хамгийн их анхаарал татж байгаа улс төрийн хурц асуудлууд бол мэдээж улсын хурлын даргаыг сонгосон, сонгуулиас хойш энэ бүх үйл явдал харагдаж байна л да. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Монгол Ардын намын даргын зөвлөх энх хоёр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр танд орой минь дүргий. Тэгэхээр ер нь та бид хоёрын өнөөдөр ярилцах гол сэдэв бол сая одоо өнгөрсөн 2 дахь өдөр бол улсын хурлын даргаыг сонгож батламжлалаа. Энэ асуудлыг болохоор яг хууль зүйн хүрээнд процедурынхаа хүрээнд болохоор Ардс намын зүгээс бид нэр яг хуулийнхаа дагуу бүх асуудлыг шийдсэн. Ямар нэгэн хуулиас гажууд юм хийгээгүй гэдэг ийм тайлбар өгч байгаа. Монгол Ардын намын зүгээс болохоор энэ бол хууль бус шийдвэрээр их хурлын даргаыг сонголоо. Хуралдаанд даргалагч байсаар байтал бас нэг өөр хүн 2 дахь ахмад настай хүнээр хуралдааныг ахлууллаа гэж тэгж л та. Тэгэхээр энэ тал дээр таны байр суурийг. За үзэгчдийнхээ энэ орооны амар амгалан айлтгаж мэдчихлээ. Тэгэхээр улсын их хурлын удирдлагыг сонгох асуудал бол анх дугаар чуулганаар шийдвэрлэгддэг. Улсын их хурлын ээлжид сонгуул бол сонгуулийн үр дүн зарим талаараа гарсан боловч бас эцэдэж бүрэн гарч чадаагүй байна. Зарим маргаантай тойргуудын асуудлууд байна. Мөн дахин одоо сонгуул явах ийм тойргуудын асуудал ч байна. За энийг хүлээлгүйгээр улсын их хурлын удирдлага цаашлуул засгийн газрын үйл ажиллагааг шуурхаа явуулах тал дээр Монгол Ардын нам байр суурь бол нэг байгаа. Тийм ч учраас хэдийгээр одоо ялж нэр дэвшигчийнхаа өмнөлгийг авсан ч гэсэн тэрийг оруулаагүй байгааг бид хүлээлгүйгээр бид дутуу бүрэн одоо эрсдэлтэйгээр хүлээлгүйгээр улсын их хурлын манай намын гишүүд бол бүрэн эрхээ хэрэгжүүлж тангараа өргөж ингэж улсын их хурлын үйл ажиллагааг бол хэвээ явуулах нөхцөлийг бол бүрдүүлсэн байна. За улсын их хурлын даргаыг сонгох асуудал бол хуультай, дэгтэй. Улсын их хурлын тухайн хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгц зааснаар улсын их хуралд хамгийн одоо насаар ахмад гишүүн хуралдааныг даргална гэсэн юм тодорхой залцтай байна. Хамгийн ахмад гишүүн маань манай Дэмбэрэл дарга маань байж байгаа. Энэ тохиолдолд бол сая манай намын одоо баг хурал өнгөрсөн одоо 3 хоног үзэд 3 өдөр 3 одоо шүн дамжин хуралдаж намынхаа шинжилтийн асуудлыг сонгуулийн одоо үр дүнтэй холбогдуулж сонгуулийн үр дүнгийн талаар бас намдаа дотооддоо бас дүгнэлт хийсэн цаашдаа чиг хандлагыг бас тодорхойлсон ийм хурлууд зохион байгуулагдлаа. За энэ хурлыг бол бид 10 хоногийн өмнө товлож бас баг хурлынхаа гишүүдэд зарлаж дуудсан байсан. Манай баг хурлын гишүүдийн дийлэнх олонх нь бас хөдөө орон нутгаас бас байдгийг. Тэр дотор аймагаас, холын аймагуудаас бүр сумаас хүртэл одоо төлөөлөгч нар байдаг. За ингээд нэгэнт баг хурлаа зарлаа товсон учраас бид энэ 2 дахь өдөр баг хурлаа хийгээд улмаар одоо маргааш нь 3 дахь өдрийн хуралдаанд улсын их хурлынхаа удирдлагыг сонгоё гэсэн ийм одоо бэлтгэлтэй байжсэн. За энэ байр сууриа бол манай хамгийн ахмад гишүүн Дэмбэрэл гоёж илэрхийлжсэн. Манай намын удирдлага Монгол улсын ерөнхийлөгчтэй одоо бас мөн одоо олон улсын намуудын удирдлагуудтай бас хамт ярилцаад мөн одоо 3 дахь өдөр улсын их хурлынхаа удирдлагыг сонгоод ингээд цаашаа явъя гэдэг ийм байр суурьтай байсан. Харамсалтай нь улсын их хурлд хэдийгээр олон хулаагүй ч гэсэн хамгийн олон суудал авсан улс төрийн өвчин маань нэлээд одоо тийм яарч энэ дээр одоо бас тодорхой хуулиудын заалтыг үүсгэж тэгээд одоо хөнгөдөж төрүүлж шийдвэр гаргачлаа гэж хүмүүс бас гардуур ярьж байна. Тэгээд явчлаа. Одоо 1 хоног одоо алдвал яах байсан бол 1 хоног одоо алдснараа эргээд цаашдаа 1 хоногоор биш 1 сараар магадгүй одоо энэ ямар хугацаагаар би бол мэдэхгүй эргээд энэ төрийн одоо хууль тогтоохын байгууллагын цаашдын хэвийн үйл ажиллагааг бас эргэлзээтэй. Яг одоо таны хэлж байгаа шиг юм гайхширсан, зарим талаар одоо хүмүүсийн дургуутслыг хөрвүүлсэн, бухимдуулсан ийм одоо байдал төрөж байгаад бас миний хувьд бол бас харамсалтай л байна. Тэгэхээр их хурлын даргаыг сонгох үед бол яригдчихс хуралдаанд даргалагч гэдэг дээр бол бас их өөр байр суурь илэрхийлж одоо дараагийн ахмад настай гишүүнээр хуралдааныг даргалуулж болно гэж ярьж байгаад
чуулган тухайн яг чуулган дээр сууж байсан цог гишүүнийг бол Тэмбэрэл даргын дараагийн Ахмад настай гишүүн юм а. Тийм учраас энэ хүнээр хуралдаанаа удирдуулад явъя гэж шийдлээ л да. Гэтэл ер нь яг хуралдаанд даргалагч гэж хүн яг ямар үүрэгтэй байдаг юм бэ? Хуралдаан даргалагч бол мэдээж хуралдааныг одоо удирдах, зохион байгуулж, за санал хураалгах ажлыг зохион байгуулах ийм л одоо үндэс үүрэгтэй шүү дээ. Тэгээ улсын хурлын тухай хуульд бол хамгийн ахмад настай гишүүн эзгүй тохиолдолд эсвэл өвчтөе тохиолдолд тийм ээ дараагийн ахмад гишүүн гэдэг ийм одоо хоёрдмал хууль зүйд бол гипотез гэж ярьдаг нөхцөл заасан ийм залт байхгүй ганц нөхцөл тодорхой маш тодорхой заасан. Хуралдааныг одоо хамгийн ахмад настай гишүүн даргалнаа л гэж байна. Даргалнаа л гэж байна. Тэгэхээр хуульд бол нэг ийм зарчим байдаг шүү дээ. Хуулиар зөвшөөрснөөс бусад одоо нөхцөлийг бол хориглоно гэж. Тэгэхээр энэ тохиолдолд энэ хоёр дахь ахмад настан тэр нь байхгүй бол гурав дахь ахмад настан гэдэг юм уу тийм ээ? Эсвэл одоо хамгийн өндөр нь хамгийн намхамж гэдэг юм уу? Ийм бас заалт байхгүй. Яг л одоо хамгийн ахмад настай нэгэд маш тодорхой хувилцсан гипотезийг заагаад өгсөн. Эннээс өөр нөхцөлийг хуульд бол заагаагүй. Үндсэн хууль зааснаар төрийн байгууллагын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх гэж маш тодорхой заасан байдаг. Хууль дээдлэх гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ хуульд заагдсан үндсэн одоо нөхцлүүдийг иргэн төрийн байгууллага хэмбугайч адил тэгш дагаж мөрдөх ёстой гэсэн үг. Тэр дотроо хууль тогтоох эрхийг хэрэгжүүлдэг улсын их хурл ээлжид анх дугаар чуулганаа хийж байгаа. Тэгээд тэр хуралдаан даргалах чигаа сонгох гэж байгаа ийм нөхцөлд бол анханасаа үлгэрлэж энэ хуулийн заалтуудыг хэлбэрлэдэггүй одоо мөрдүүлэх тэр ажлыг бол хийх байсан юм аа. Монгол Ардын намынхан одоо төрийн ажлаас илүү намынхаа ажлыг одоо урьдчил болгоод ингээд оролцоог учраас бид одоо хүчээр шийдсэн гэдэг ийм тайлбарыг хэлж байгаа. Тэгэхээр энэ маань яг хууль зүйн хувьд үндэслэл мөн үү, шалтгаан мөн үү гэдэг асуудал байна. Улсын ажлыг хойш тавиад байгаа даа биш. Харин ч улсын ажлыг, төрийн ажлыг, иргэдийнхээ ажлыг өмнөө тавьсан учраас хариуцлагатай, тулахтай улс төрийн хүчний хувьд улс төрийн сонгуульд оролцсон сонгуулийнхаа үр дүнг богино хугацаанд шуурхай цаг алдалгүй ярьж дүгнэлт өгөөд эргээд эргэлзээ тэнэгэлзэлгүй ийм одоо шийдэлтэйгээр ийм одоо бас шинжлэгдсэн удирдлагатайгаар одоо дараагийн одоо зөвшөлтсөнийг энэ улсын их хурлд үйл ажиллагаа хэвээ явуулъя гэсэн ийм зорилгоор бол харин ч одоо маш хурцтай намынхаа дотоод асуудлыг яриад тэгээд одоо ажил хэрэгч ийм одоо шинжлэгдсэн удирдлагын бүрэлдэхүүнийг гаргаж дэвшүүлж тавиад тэгээд улсын их хурлынхаа үйл ажиллагааг бол цаашдаа хэвээ явуулъя гэсэн ийм одоо ихтгэл үнэмшилтээр бол байгаамаа. Тэгэхээр яг энэ дээр бол бас яг чуулган дээр бол бас их маргаан болж байсан л та. Дараагийн сонгох асуудал дээр бол улсын их хурлын дараагийн сонгохдоо улсын их хурлын тухай хуулийн 8.2 заалт бол мэдээж аль нэгэн нам улс хүчин өмнөхөө олон болсон тохиолдолд бол тангаараа шийдээд явнаа. Улсын хурлаа даргаад нэрээ төвшүүлээд. Гэтэл энэ нөхцөл төр болох төр 9.1 9.2 гэхээр олох болоогүй. Гэтэ олон судал авсан. Тийм учраас манай нам одоо асуудлыг ингээд одоо бос намтайгаа ингээд өсөлцөөд ингээд хийлээ. Монгол Ардын намын хувьд 2008 оны сонгуулиар тухайн үед иргэний зориг намтай зөвсөлцөөгүй асуудлыг шийдэж байсан. Тийм учраас бид нэр Монгол Ардын намтай заавал зөвсөлцөх шаардлагагүй, бичиг хургуулах албагүй гэж ийм тайлбар яриад байна л да. Тэгэхээр энэ улсын их хурлын дарга гэдэг маань өөрөө их онцлог субъект юм. Бусад энийг бол одоо эрх мэдэлтэн, эрх ямбтан гэдэг юм уу гэдэг утгаар нэрээс харах хэсгүй. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд бусад улсын их хурлаас томилогддог албан тушаалтантай улсын их хурлын даргаыг адилтгах боломжгүй. Ерөнхийдөө дэлхийн улс орнуудад улсын их хурлын дарга гэдэг субъектээр 3 үндсэн тийм одоо зарчмын систем гэж ярьдаг юм уу да тийм байдаг. Тухайдах юм бол жишээлбэл Америкийн нэгдсэн улсууд бол улсын их хурлд хамгийн олон судал авсан намын бүлгийн ахлагч нь одоо улсын их хурлын дарга буюу спикер болдог. За зарим улс орнуудад бол улсын их хурлыг даргалагч спикер болсныхаа дараа тухайн улс төрийн нам эвслээсээ түтгэлцдэг. Манай ерөнхийлөгчтэй адилхан нам эвслээсээ түтгэлцдэг. Өөрөөр би энэ юу хэлээд байна гэхээр
улсын их хурлын дарга гэдэг маань эрх хямтан гэхээсээ илүү улсын их хурл маань өөрөө төлөөллийн байгууллага, төлөөллийн арчлалын буюу төлөөллийн зөвшөөрлөлийн хамгийн дээд хэлбэр учраас энэ улсын их хурл тэр ард түмний сонгосон төлөөллүүдийн харилцан зөвшөлтслийг хангах. Харилцан зөвшөлтслийг хангаснараа улсын их хурлын цаашдаа тэр хууль тогтоох ажлын үр нөлөөтэй саадгүй, хэлбэрэлтгүй явагддаг байх тэр нөхцөлийг хангах ийм үндсэн үүрэгтэй өөрөөр зохицуулагч чиг үүрэгтэй ийм субъект юм байна. Өөрөөр хэлбэл энэ бол албан тушаалтан гэж бид ерөөс харах хэрэггүй. Хуралдааныг зохицуулагч, зөвшөлтсүүлэгч, эвлэрүүлэгч ийм байр сууриас хандах хэрэгтэй. Тийм учраас жишээлбэл Монгол Ардын нам энэ удаагийн сонгуульд одоогоор 25 нэр дэвшээд ялцсан байгаа 2 нэрвшээ оруулах юм бол 27 судалтай, арчсан нам 31 судалтай байж байна. Өөрөөр аль нь ч олон хулаагүй байна. Тийм учраас энэ удаагийн парламент бол маш их зөвшөлтслийн соёлыг цаашдаа дэлгэрүүлэх ийм онцлог парламент болсноороо бас өвмөц. Тэр утгаараа улс төрийн соёлыг харин зөвшөлтслийн соёлыг энэ удаагийн парламент илүү их хангаж үлгэр дуурайл цаашдаа үзүүлэх юм учиртай юм л да. Гэтэл гарааны анхны нөхцлөөсөө энэ зөвшөлтслийг мартаад ингээд явчихаар цаашдаа хууль тогтохын олон шийдвэрүүд гарна. Олон хуулиудыг батлах, олон бодлогын шийдвэрүүдийг гаргах, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа тулгамдсан тэр асуудлуудыг шийдвэрлэх олон асуудлууд дээр улс төрийн энэ соёлгүй, үлгэрлэлгүй анхны нөхцөл чинь ингээд нэг үжиграад тэгээ цаашаа яваад байвал буруу жишээ тогтчих. Энэ бол нэг их тийм ард түмэнд бол нэг тийм эерэг тусгаар ийм нөхцөл бол биш л дээ. Зөвшөлтсөл гэдэг зүйл маань өөрөө улс төрийн соёлын их дээд хэлбэр юм байна. Парламент бол би сая л гарсан хуулиа өөрөө хэрэгжүүлэхээс гадна улс төрийн соёлыг өөрөө үлгэрлэж түгээж идэг ийм иргэний нийгмийн зөвшөлтслийн байгууллага. Зөвшөлтсөл гэдэг маань юу гэж хэлж байгаа? Жишээл манай арчсан намын нөхдүүд маань юу гэж хэлж байгаа вэ? Бид бичгээр саналаа өгцөө. Та нар оруулаар байвал бай гэдэг асуудыг тавьж байгаа. Зөвшөлтсөл гэдэг бол Монгол улсын дээд шүүхийн тайлбарлсан албан ёсны хууль зүйн тайлбараар бол бичгээр саналаа өгөөд харилцан бичгээр саналаа авахыг ойлгодог ийм хууль зүйн ойлголт. Өөрөөр хэлбэл энэ бол зөвлөлт нь харилцан саналаа солилцсон гэсэн үг. Тэрнээс бус бичгээр саналаа явуулсан та нар хариу өгөхгүй нь хамаагүй гэдэг бол асуудал биш. Бид заавал тухайн хүн дээр нь өөр хүний нэр дэвшүүлэх гэж ч юм уу тэр хүнийг гацаах гээд ингэж байгаа даа биш. Ямар ч байсан харилцан байр сууриа солилцох хэрэгтэй. Тэгээд ороод саналаа хураалгаад тэр олонхийнхоо зарчмаар цөөнхийгөө саналыг хүндэтгээ тэгээ олонхоор асуудлаа шийдэл ингээл явах хэрэгтэй. Манай намын манай нам бол улсын их хурлын дарга сонгох асуудал дээр оролцоол гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө оролцохгүй гэгүй бид оролцоо саналаа өгөөд ингээд явъя л гэд. Хууль зүйн дагуу энийг явуулчихасаа тийм ээ. Төр төмбөр ёс ямгуур гэж ярьдаг тийм ээ. Анхны гараахны өцтөө их зөв тавьчих юм бол цаашдаа энэ олон шийдвэрүүч гэсэн эрдэлдүү маргаангүй, эрдэлдүү тээнгэлзэлгүй ингээл зөв явчих юм болов гэсэн ийм л байр суурьтай байгаа. Саяхан ойрхны жишээлхэд би энэ яг зөвшөлтсөл дээр хэлэхэд сая арчсан нам засгаас оны заагаар бол гарсан байна. За ингээд ерөнхий сайд маань дараагийн засгийн газрын гишүүдийг томлох асуудал дээр ерөнхийлөгчдөө зөвшөлдсөн. Албан бичгээр тавиад би дараагийн сайд нар дээр ийм хүмүүсийн нэрийг оруулмаар байна, тантай зөвшөлдсмаар байна гэсэн. Ерөнхийлөгч маань өөрийнхөө байр суурийг хэлсэн, бичгээр бас саналаа өгсөн. Ингээд зөвлөдөд улсын их хурлд орж байгаа. Энэ бол өөрөө улс төрийн соёлын их дээд хэлбэр. Тэгэхгүй би бичгээр саналаа өгсөн. Тэгэл та ямар байр суурь баримтлах нь хамаагүй гэсэн бол тухайн үед жишээлбэл ерөнхий сайд маань тэгнэ шүү дээ. Бичгээ явуулсан. Би бичгээ явуулчаад би урд өдөр нь ерөнхийлөгчд бичгээ явуулцаа. Тэ? Та ямар байр суурь баримтлах нь ерөөс хамаагүй. Би оруулаа гэж оруулчих юм шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө улс төрийн соёлд бол их зохимжтой биш. Ягаад тэгэхээр энэ ерөнхийлөгч маань бүх ард түмнээ сонгогдсон субъект байж тэр хүнтэйгээ зөвшөлдөх хэрэгтэй байдаг. Саяны энэ тохиолдолд бол Монгол Ардын намыг жишээлбэл ард түмний сонгогчдын маань 40 орчим хувийн жишээлбэл ямар нэгэн байдлаар би намаар хувь тэнцвэрсэн тогтолцоогоор авсан санал нөгөө сонгогдсон гишүүдийн хуваар нь ярьж байна л да. 40 орчим хувийн саналыг аваад орцсон.
40 орчим хүн Монгол Ардын намын бодлого үйл ажиллагааг дэмжсэн. Энэ намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэсэн ийм хүлээлттэй байж байгаа. Тэгэхээр тэр одоо намыг одоо үл хойшоогоод тэр намын төлөөлөгчдийг оролцоохгүйгээр асуудлаа шийднэ гэдэг бол цаад утгаараа юу гэсэн үг вэ? 40 орчим Монголын ард түмэн сонгогчдынхаа саналыг үл оgoorч гэсэн. Хэрэгсэхгүй байна гэсэн. Энэ болохоор улс төрийн хувьд бол маш соёлгүй ийм одоо алхам болж байгаа. Тэгэхээр улсын хурлын даргыг сонгосон одоо олонхороо одоо түрээ бариад одоо хүчээр шийдчлээлгээл янз янзаар ярьж байна л да. Тэгээд яг эндээс одоо энэ улсын хурлын даргаын захирамжаар одоо энэ улсын хурлаас бүрдсэн одоо жишээл төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг улсын хурлын байнгын хороо үсчлээ. Харамсалтай нь одоо болтол даргаа сонгож чадаагүй л. Тэгэхээр энэ байнгын хороо ч гэсэнтэй бас хууль бус байгуулагдсан гэж үзэж болох уу? Тэгэхээр би сая хэлээд байна шүү дээ. Яг одоо анхны нөхцөлөө хуулийн дагуу ингээд явуулсан бол одоо яг таны ярьж байгаа асуудал гарахгүй байсан. Тэгэхээр хэрвээ бид нэр ингээд цаашаа явъя. За бүх улсын их хурлаас одоо дараа нь гарах бүх асуудал бүгд хууль зүйд эргэлзээтэй болчихж байгаа. Бид байнгын хороонуудаа томилно. Цаашдаа засгийн газараа бүрдүүлнэ. Тэгэхээр цаашдаа эрх зүйн чадамжтай юу үгүй юу? Тухайн засгийн газараа бид байгуулж шүү дээ. Тэгэхээр тэр засгийн газар маань эрх зүйн чадамжтай хэсэг асуудалд орж байна. Тэгээд бид нэр хэрвээ тэрийг дараа нь эргээд засах асуудалд гарвал яах вэ? Олон шийдвэрүүд гарцсан байна шүү дээ. Тэр шийдвэрүүд нь өөрөө эрх зүйн чадамжтай болох уугүй гэдэг асуудалд орчих. Тийм учраас бид нэр л хамгийн гол нь юу хэлээд нөхөр анхнаасаа л энэ хууль ёсны дагуу үндсэн хууль заасан тэр хууль ёсны байх тэр зарчмаа бариад дээдлээд ингээд анхныхаа шийдвэрүүдийг гараа явуул айл айл талдаа энэ Монгол төрийн залгамж одоо хууль дээдлэх ёсонд нийцсэн ийм л одоо алхам болох юм болоо даа л гэсэн бодолтой. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагт бол нэг төвшин дарга, алтан уяг дарга, тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч уулзсан ерөнхийлөгчтэй. Тэгээд ер нь бол яг тохоо тэр өдөрт бол элтгшин дарга хийсэн мэдээлэлээс харж авах сонсож байхад бол за улсын хурлд харсан намын бүлэгтэй ардын намын зүгээс бол тодорхой асуудлууд дээр бол санал нэгдлээ. За үр хангаан тойргийн асуудал, за мөн хинти, Чингэлтэй, Сонгон Сүхбаатар дүүрэгч гэх юм уу гэх мэт ингээд 5 тойргууд бас тодорхой тойрог дээр санал хураалтыг дахин тоолж баталгаажуулах гэх мэтлийн асуудлууд дээр санал нэгдлээ. Хоёр намын хамтарсан ажлын хэсэг байгуулагдахаар боллоо гэсэн мэдээлэл хийжсэн л та. Гэтэл өнөөдөр ардсан намын бүлгийн хуралдааны дараа ардсан намын бүлгээс бол энэ шийдвэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Ардын намын өсөлтийг ардсан намын бүлэг бол хүлээн авах боломжгүй юм а гэдгийг бас илтгэжлээ л. Тэгэхээр энэ бол намын удирдлагын байр суурь нөгөө талд нь болох дээр их хуралдах намын бүлгийн байр суурь хоёр бол зөрөөд хоёр өөр юм яриад явчихлаа шүү дээ. Тэгэхээр Монголын ард түмэн энэ удаагийн ээлжид сонгуулиар ер нь нэг сонголт хийлээ гэж би ойлгож байгаа. Энэ бол улс төрийн зөвшөлтслийн хамгийн соёлтой хэлбэрийг та бүхэн бүрдүүлээд хамтарч ажиллаач гэсэн ийм одоо сонголтыг хийлээ. Цөөнх болсныхоо саналыг хүндэтгэхгүй байна гэдэг бол бас тийм асуудал. Манайх ч нэг цөөнх болцсон юм бол байхгүй шүү дээ. Энд чинь айлч нам нь одоо олох болоод ялт бас байгуулаагүй. Айлч нам нь ялт болоогүй. Манай намын даргын хувьд бол 3 үндсэн асуудал тавьсан. Нэгдүгээрт улсын хурлын даргийнхаа асуудлыг хууль ёсны дагуу явуулъя. Ингээд цаашаа бусад асуудлуудаа хууль ёсны дагуу зарчмаар нь явъя гэдэг асуудал тавьсан. Хоёрдугаарт улсын их хурлд ялсан нэр дэвшигчийн үнэлэхийг авцсан байгаа. Хоёр одоо манай намын нэр дэвшигчийг тангараг өргөж бүрэн эрхийг хэрэгжүүлэх болцоог олгоч гэж. Тэгэхээр ардсан намын нөхдүүд маань энэ бол одоо хууль шүүхийн байгууллагын шийдэх асуудлаа бид оролцохгүй гэсэн юм байр суурьаар хандж ах шиг байна. Бид улсын их хурлын одоо сонгогдсон гэж байгаа даргад бол ямар асуудлыг тавьж байгаа гэхээр үнэхээр одоо сонгуулийн ерөнхий хороо бол улсын их хурлын харьяа байгууллага. Улсын их хурл өөрөө батлсан хууль тогтоомжийнхаа хэрэгжилтэнд бас хяналт тавьдаг юм аа. Энийг зөрчигдөхгүй байхаас бас сэргийлдэг юм аа. Өвөр хангаан хоёр тойргийн асуудал дээр энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар явгаа гэж ингэж хандж байна. Тэгэхээр энэ бол манай шин зүйл биш. 2004 онд сая одоо улсын их хурлын даргаар сонгогдсон Инхолд гишүүн Өвөр хангаан аймагт яг энэ Өвөр хангаан аймагт сонгуульд мөн 20 хэдэн одоо хүний саналаар манай намаас нэр дэвшигч одоо сугар энд одоо ялсан гэх асуудал дээр маргаа авсан баг. Эргэлзээтэй байна гэдэг асуудал гарсан. Энэ одоо асуудал нь бүх шатны шүүхээр тухайн үед хэлцэгдэж маргаан бүсч явж исэн.
Энэний одоо зовлонг бол манай анхиол гишүүн бол маш сайн мэдчихэж байгаа. За ингээд ганц тэр тойрог дээр биш вэ? Мөн Баян зүрхийн бас нэг тойрог дээр бас маргаан үүсэж байсан. Мөн одоо бас цаг хугацааны тодорхой хугацааны дараа асуудал яригдчихсэн. 2008 онд энэ сайхны жишээ. Манай улсын их хурлын гишүүн Эрдэнэ, Арцсан намын гишүүн Эрдэнэ мөн одоо тодорхой хугацааны дараа улсын их хурлын шүүхээр бахан явж мөн одоо орж ирж байсан. Тэгэхээр энэ улсын их хурл өөрөө тэр сонгуулийн байгууллагын шударга үнэн зөв ажиллаж байгаа хэсгэд бол бас хууль эрхийнхээ дагуу бас хяналт тавьж явах хэрэгтэй. Энийг бас шаардж явах хэрэгтэй. Шүүхээр явахтай холбогдсон асуудал дээр нэг ийм зүйл байгаа юм. Шүүхээр явуулахыг харахаар хүлээхээр ерөнхийдөө ямар ч одоо эрүүгийнч бай, иргэнийч бай, захиргааны одоо шүүхийн маргаанууд хамгийн эцсийн шат хүртэл ингээд ав залтаа ер нь нэг дунджаар нэг жилийн хугацаа явж зарцуулдаг. Нэг жилийн хугацаа дунджаар. За тэгээ жил хагас энэ хугацаа бол ингээд зарцуулагддаг. Инх бол гişүүн гэсэн нэг жил хагас 2 жил орчим болж ээж улсын их хурлд орж иржсэн. Дээд шүүх хүртэл хамгийн сүүлд маргаад. Тэгэхээр шүүхээр энэ маргааныг нэг харъя гэхээр жишээлбэл улсын их хурлын 76 тойрог дээр маргаан өсвөл яах вэ? Улсын их хурлын 76 тойрогт. Тэгвэл улсын их хурл бүрдэхгүй нь шүү дээ. Шүүхийн одоо шийдвэрийг хүлээгээд нөгөө өмнөх улсын их хурл нь бүрэн эрхээ хэрэгжүүлсээр л байх нь шүү дээ. Тэгэхээр энэ өмнөх их хурл энэ бүрэн эрх 4 жилийн хугацаатай байна гэж заасан. Засгийн газрын бүрэн эрх 4 жилийн хугацаатай байна гэж үндсэн хуулинд заасан. Гэтэл яг энэ хууль зүйн тэрэ маргаан үүсэх утгаар нь авч үзэх юм бол 5 жил 6 жилч ажиллах болцоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь үндсэн хууль эргээ зорчигдчих чинь. Үндсэн хуульд бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн өөрийнхөө төлөөлөгчдөөр уламжлуулж энэхүү эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр энэ үндсэн хууль заагдсан иргэний сонгогдох үндсэн эрхийг хангахын тулд энэ асуудлуудыг шүүхээр маргааныг нь шийдвэрлэх учиргүй юм байна. Гэд 2005 онд Монгол улсын үндсэн хуулийн цэц 02 тооц дүгнэлт гаргасан байдаг. 2005 оны 02 тоо дүгнэлт. Тэр дүгнэлтэндээ Монгол улсын үндсэн хуулийн цэц юу гэж хэлсэн байдаг вэхээр сонгуультай холбогдсон маргааныг үндсэн хуулийн шүүхтэй газар бол үндсэн хуулийн шүүх нь. Үндсэн хуулийн шүүхгүй газар бол улсын дээд шүүх шийддэг ийм жишгтэй юм байна. Манай улсын хувьд шүүхээр сонгуулийн Монгол улсын их хурлын гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон маргааныг шүүхээр авчиж үзэж байгаа нь үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халтсан байна гэж дүгнэлт гаргасан. Яагаад үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдж байна гэхээр иргэний сонгогдох эрх бол Монгол улсын үндсэн хууль заасан үндсэн эрх. Нөгөө талаараа ард түмэн төлөөлөгчдөр уламжлуулж засгийн эрхийг барина гэдэг заалт маань үндсэн хуулийн суурь зарчим байна. Энэ суурь зарчим шүүхээр би сая хэлсэн. Шүүхээр хэрвээ маргаа явуул нөгөө 4 жилийн хугацаанд өнгөрөө 6 жил нь болоод эргээд гарахгүй мэддэхгүй болоод энэ зарчмууд эвдэгдэх учраас энэ асуудлыг Монгол улсын сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг ерөөсөн үндсэн хуулийн цэцэл авч үзэж шийдэж яхаа зохистой юм байна гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Тийм учраас миний хувьд бол энэ хууль шүүхийн байгууллагын ялангуяа эрдэнэ шатны шүүхийн шийдвэрийг харж төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлэх асуудлыг гацааж байгаа энэ асуудал бол үндсэн хуулийн бус ийм асуудал байна гэж үзэж байгаа энэ байр. Тэгэхээр Өрхөнгөн тойргийн асуудал дээр Өрхөнгөн аймагт мэдээж бие даасан шүүх прокурорын байгууллагууд нь ажиллаа хийж яхад яагаад заавал ингэж одоо альва хэрэг бол болсон тухайн нутаг дэвсгэрт нь асуудлыг хандаж шийдэх ёстой. Гэтэл шал өөр байр суурин дээр хурц ирэнгүүт одоо нийслэлийн хаан бол дүүргийн шүүхт өргөдөл материал гаргаад магадгүй Монголын шүүх засгийн түүхэн байгаагүйгээр маш хурдан асуудлыг шийдээд ерөөсө бараг 24 цагийн дотор энэхүү хоёр нөхөр хүн болвол мөнгө тараасан сонгуулийн хуулийг зөрчсөн ийм байна гэд шүүх тогтоолоо гаргацдаг. Ер нь манай арчилсан ерөнхийлөгч гэж бид тодтогч их яриад байгаа. Арчилсан ерөнхийлөгч маань гарч ирснээс хойш явуулж байгаа шүүхийн зарим одоо хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг харахад улс төрчсөн өнгө аястай хардал төрүүлэхүүц ийм шийдвэрүүдийг удаа дараа биш
сүүлийн жилүүд бол тасралтгүй гаргаж байна. Тодорхой хэд хэдэн бие жишээлийг дурдж болж байна. Ялангуяа одоо сонгуульд яг нэр дэвшихээ өмнө одоо Монгол Ардын намын гишүүн ийм одоо тодорхой албан тушаалтнуудыг одоо хоморглон баг хөрлөө штэ. Хоморглон барьлаа. Тэгээд сонгуулийн дараа болонгууд гин буруугүй байсан юм байна. Гэт ингээд нэр дэвших боломжийг үүсгэж алдагдуулж байна гэсэн. Өөрөөр хэл одоо хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгод ийм одоо татан оролцуулах ийм одоо үйл ажиллагаа хүчтэй явагдаад байна уу та гэсэн. Иргэн хүний ийм одоо бас хардлага бас болгоомжлол над байна. Зөвхөн бүхэлд нь харахад бол жишээлбэл за манай Говь Сумбар Дорноговь аймагт нэр дэвшсэн одоо Ананд базарын хэргийг энэ 10 гаруй жилийн өмнө болж исэн юм маргаантай асуудлыг гинт сонгуулийн өмнө яг нэр дэвшингүүт нь сэргээж баривчлаа. Тэгээд сонгуул дуусангууд нь суллаж гаргаж тавиад өнөөдөр авилгалтай тэмцэх газрын одоо мөрдөн шалах хэлтс СС хэвлэлийн урал дээр бол хэллээ шүү дээ. Энэ нэргийг хэрэгсэхгүй болголоо гэд. Одоо уучлаарай гэж байгаа юм уу? Яг юу гэж байгаа би бол сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ сая энэ хаан уулын шүүхийн сайнны хэлдэг өвөр хангаан асуудал дээр бол маш хурцтай шийдвэр гаргачих жишээтэй. Гэтэл өвөр хангаан аймгаас манай намаас нэр дэвссэн иргэдийн өргөдөл хомлыг болохоор бас л адилхан одоо материалтай тэр байтугай Ардсан намаас одоо Ардсан намынх нь өвөр хангаан аймгийн дарга нь өөрөө нутал баримтыг өгчихсөн тийм ээ. Ийм бичлэгтэй гэрчтэй ийм одоо тодорхой хэрэгүүд дээр хүртэл таг дугаа ингээд байгаад байдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо бас хардталтыг төрүүлээд байгаа юм. Шүүх засаг өөрөө хүнд ч алаглалгүй хэнийг ч хараад усаар бие дааж ажиллаж явах хэрэгтэй байдаг. Хэрвээ бусад засаглалын эрх мэдлийнхээ тэр дотроо улс төрийн одоо нам хүчний захиалгаар гэдэг юм уу эсвэл одоо даалгавраар гэдэг юм ингээд ажиллаад эхлүүл бид нөгөө ярьж байгаа шудраг усны асуудлыг ярих болцоог болж эхэлж байгаа. Тийм учраас бид яриад байгаа шүү дээ. Анханасаа энэ процессууд дээр хуулиа баримтлаад явчихъя. Хууль зүйн нэг том афоризм байдаг. Хуулиас гадуур нийгмийн шудраг усыг хинч тогтоохсгүй гэж. Хинч тогтоохгүй. Ямар ч хүчтэй удирдахч байгаа тогтоохгүй. Ямар ч мундаг ухаантай лидер байгаа тогтоохгүй. Ганцхан хуулиар л тогтоо. Тийм учраас хуулиа мөрдөж анханасаа явах асуудал бол төрийн албан тушаалтныг биш иргэн хэн бугаан ч гэсэн баримталж байдаг хамгийн том зарчим. Монгол Ардын нам үндсэн хуулийн цэцэд хандчихлаа. Яг хуулийнхаа дагуу бол цэц асуудлыг хэд хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж шийдэ гаргах ёстой вэ? Хэрвээ цэцэн шийд яаж гарснаас шалтгаалаад одоогийн улсын их хурлын даргын одоо асуудал бол бас нэг байр суурь өөр тийшээ эргэж магадгүй болж байна л да. Цэцэн шийдвэр одоо энэ бол хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэх юм бол энэ их хурлын дараа бол одоо хүчингү болоод дахиад их хурлын даргаыг сонгох асуудал үүсэж гарч ирнэ. Нэг хоёрт Монгол Ардын нам бүлэг байгуулах боломжгүй болчихсон. Яг одоо яг өнөөдөр мөрж байгаа хуулийн дагуу бол энэ асуудлууд бас яаж шийдэгдэх вэ? Би бол цэц асуудлыг шийдээд ингээд явна. Ингээд цаашаа би гаргалгаа олж харахыг хүсэхгүй байна. Ягаад хүсэхгүй вэ гэхээр парламент нь өөрөө улс төрийн соёлын хамгийн одоо зөвшөлтсөлийн дээд хэлбэр учраас би зөвшөлдсөх байх гэж бодож байна. Улсын их хурлын даргын асуудлаар та дахин одоо санал гаргах асуудал гэж. Бид улсын их хурлын даргаар өөр хүн тавих юм уу? Дахиж одоо энэ асуудлыг шийдээч гэдэг асуудал. Энийг хууль ёсны дагуу явуулчаач л гэдэг асуудал тавиад байгаа шүү дээ. Бид оролцсон. Хууль ёсныхын дагуу ёсчлчооч. Тэгээ цаашаа явъя л даа л гэдэг асуудал тавиад байгаа. Цэцээр асуудал шийднэ гэж. За цэц маань 21 хоногийн дотор маргаан үүсгэсэх асуудлаа авч үзнэ. Хуралдаанаа зарлнаа. За зүгээр бодоход бол за их яарлаа гэхэд 30 хоногийн хугацаа байгаа. Сарын хугацаа байна. Цэц шийдлээ. Цэцэн шийдсэн асуудлыг улсын их хурл маань өөрөө хүлээж авах уугүй юу гэдгээ шийддэг. Гэтэл одоогийн улсын их хурл маань нөгөө хууль ёсны шинжээ бас хадгалж авч чадаагүй байгаа. Ягаад тэгэхээр нөгөө тэр цэцийн орж ирсэн дүгнэлтийг хилцүүлэх улсын их хурлын дарга маань өөрөө хууль ёсны хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх тэр статусаа олж авч чадаагүй. Тэнгүүд нөгөө цэцгийн шийдвэр эргээл яг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөх, хууль ёсны хэмээн улсын их хурлаар хилцэгдэх
тэр боломжууд бүгд үгүйсгэж байгаа. Цаашдаа ямар нэгэн хууль ёсны дугаа асуулт яригдах, хууль ёсны юу, хууль ёсны үгүй юу гэдэг ийм асуудлуудыг хийх, дүгнэлт гаргах тэр боломжуудыг энэ зүйл маань бүхэлд нь үгүйсгээд байгаа учраас анхнаас нь энийг ёсчлол явчихъя л да. Юу нь болохгүй байна. Улс төрийн соёлын жишгийг үзүүлэе л да гэдэг л ийм саналыг тавиад байгаа. Улаартын намын бүлгийн тухай асуудал. Яг энэтэй бас адилхан. Яг энэтэй адилхан. Хууль ёсны дагуу л явахгүй бол жишээлбэл бүр одоо бодоход за Монгол Ардын намын бүлэг байхгүй, бүлэг байгуулагдах боломжийг үгүйсгэлээгээд энэ Монгол Ардын нам нэг цулал, эв нэгдэлтэй, хариуцлагатай, тулхтай сөрөг хүчний үргээ үүсдэг шүү дээ. Бүлэг нэг гэж нэрлэгдэх үү, зөвлөл гэж нэрлэгдэх үү, нэгдэл гэж нэрлэгдэх үү гэдгээс үл хамаарч сөрөг хүчнийхээ үргийг үүсдээл байж байна. Энэ дээр бүлэг байхгүй болсноороо тэр нам байхгүй болчих юм шиг, тийм ээ? Тэгээд тэрийг нэг дарж авах юм шиг хүчгүй болгоод хүчгүүдүүлээд зарим нэг нь ярьж байгаа газрын хөрснөөс байхгүй болгоно гэж. Ард түмний 40% дэмжлэгтэй, ард түмний 40% нь энэ бодлогыг бас хэрэгжүүлээсэй гэсэн ийм одоо намыг одоо үүсгэх тухай асуудал бол тухайн одоо сонгосон ард түмнийхээ сонголтыг их үл хүндэтгэж байгаа, тэрэнд бас их соёлгүй хандж байгаа ийм хэлбэр болчих юм л да. Тийм ч учраас манай нам яаж нөхөр энэ сонгуулийнхаа үр дүнд бодиттой дүгнэлтийг бол өгөө. Манай намын одоо удирдлагууд бол улс төрд бол бас их тийм том шин соёлыг нэвтрүүллээ шүү дээ. Өөрөөр хэлбэл хариуцлагыг өөрөөсөө эхэлдэг. Хариуцлагыг хүнээс биш. Бусдаас нэхэх биш. Өөрөөсөө эхэлж яри. Өөрөө өөртөө шүмжлэлтэй хандъя. Өөрөө өөртөө шүмжлэлтэй хандаад өөрөө өөртөө дутагдлуудаа байвал тэрийгэ дүгнэж ярилцаад олон талаас нээлттэй ярилцаад тэгээд тэн дээрээ гарцаа олоод тэгээд цаашаа шинжлэгдсэн ажил хэрэгч хууль ёсны ийм хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар ажиллаа гэдэг дүгнэлтээ хийгээд баг хурлаа хийгээд эргээд энэ үр дүнгээ гаргаад ингээ бид нар одоо ажилдаа орё л гэдэг байгаа шүү дээ тийм. Баг хурал гэснээс намын баг хурал бол 3 хоног хуралдаад намын удирдлага бол бүх шинжлэгдлээ, шинэ удирдлагатай гарч ирлээ. Гэхдээ намын удирдлага хэрвээ нам нэр сольсноос холбоо үүсэлтэйгээр сонгуул ямар нэгэн байдлаар одоо ялагдал хүлээсэн тохиолдолд бол хариуцлага намын удирдлага бол хүлээн зөвшөөрнө, хүлээнэ, хариуцлагыг хүлээнэ гэж хэлсэн. Яг тэрний ч тэгээд одоо сая намын удирдлага шинжилж байгааг яг тэр тухайн үед хэлж исэн тэр үгтэй холбож ойлгох уу? Яг өнөөдрийн яг нөхцөл байдал та илүү төлөвлөгөө холбож үзсэн үсгээр байна уу? Тэгэхээр яг энэ удаагийн сонгуульд манай нам яг альч нам ялаагүй. Яг ялалт гэдэг утгаар нь боцох юм бол ягаад тэгэхээр засгийн газраа бүрдүүлэх хэмжээний судал авсан улс төрийн хүчин бол ялалтыг байгууллаа гэж итгэл дүүрэн хэлж болно. Энэ удаагийн тохиолдолд бол альч нам олоогүй учраас аль нь ч ялсангүй гэж үзэж байгаа. Нөгөө талаараа яг манай намын хувьд бол 46 судалтай байж байгаа тэр тоо хэмжээнд багассан учраас бид бол тодорхой хэмжээний улс төрийн одоо бас ялагдал бол бас хүлээж байгаа юм байна гэж үзсэн. Тийм учраас манай намын удирдлага бол нөхцөл байдлаа маш эрүүл арчилсан ийм одоо улс төрийн соёлыг бол нэвтрүүлж дүгнэлт өгч ингэж одоо бас хариуцлагыг өрөөсөө эхлүүлээд ингээд асуудалд хандж байгаа явдалд бол энэ бол цаашдаа ганц манай нам гэлтгүүгээр бусад улс төрийн нам эвслүүдэд энэ одоо соёлыг бас нэвтрээсэ гэж бид хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл асуудлыг хүч тулгах байдлаар биш, асуудлыг одоо түрэмгийлэх байдлаар биш, асуудлыг хүний олноор одоо бас хүнээ барих гэсэн арга барилаар биш, тийм ээ? Эв зүгээр зөвшөлтсөний ийм арга замаар явдаг байвал зүйтэй юм болов. Монголын ард түмэн гэсэн 2012 оны улсын их хурлын сонгуульд яг л ийм сонголтыг хийлээ. Тэгэхээр одоо за ямар ч байсан ардчилсан намын хувьд бол шударгаас эвсэл иргэний зэрэг намтай эвсэж байгаа засгийн газраа байгуулахаар болсон. За магадгүй энэ засгийн газар 96-аас 2000 оны, 2004-өөс 2008 оны шиг эвслэлийн тодголтой байсан тэр засгийн газрууд шиг тийм ардчилсан намын дотоод фракцийн зөрчлөөс болоод бие бинийгээ унагсан, нэгнийхээ эсрэг одоо алхам хийж, тактик хийж, нэгээгээ унагсан фракц хоорондын зөрчлийн золиос болсон хэврэгхэн засгийн газар болчих юм биш үсттэй гэсэн тийм хардлага бол бас нийгэмд маст байна л та.
Энийг та яаж харж байна? Тэгэхээр яг энийг бол би одоо өөрчилж бол эхлэх бол одоо сая ийм тийм болох юм байна гэд зөнч мэрэгэн хүн шиг бас ингээд шууд хэлж болж чадахгүй байна. 96-аас 2000 оны нөхцөл байдал бол бас одоогийнхоос арай өөр. Тэр үед 50, 25 нэг бие даагч гэсэн уламжлалын нэгсэн намаас төлөөлсөн нэг субъект гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэй парламент байсан шүү дээ. Одоогийн энэ парламентын бүрэлдэхүүн бол 31 тэгээд одоо 27 цаашлуул 29 болох болцоо байгаад байдаг. Тэгээд 11 тэгээд 3 бие даагч гэсэн ийм одоо бас онцлог бүрэлдэхүүнтэй. Бүрэлдэхүүний хувьд бол нийгмийн сонгогчдын олон төлөөллийг багтаасан, харилцангуй жигд багтаасан 3 намын бүлэгтэй. Альж нам бүлэг нь одоо бие биенийхээ саналыг хүндэтгэж, харилцан найрсаж энэ одоо байр цаашаа ажил хэрэгээ явуулах ийм одоо онцлог зөвшөлтсөний соёлыг жинхэнэ утгаар нь харуулах парламент бүрдлээ гэж үзэж байгаа. За нөгөө талаараа манай намын хувьд бол цөөнх буюу одоо хоёр олон голсон нам маань Монгол Ардын Хувьсгалт нам, Монголын үндэсний арс нам шударгаас эвсэлтэй хамтарсан засгийн газар байгуулад явсан тохиолдолд мөн одоо сөрөг хүчний дуу хоолойг гаргаж парламент дахь хяналтаа тавьж тийм ээ тэр хэрээр одоо асуудлуудаа бас эрүүл зөв шударга явах талд нь илүү хариуцлагатай ажиллана гэсэн ийм одоо бодлого гаргаж байгаа. Мэдээж бусдын зовлонгоор жаргал хийхин хүсгэвдээ. Бид бол битээ айл гэргээ болж тоглох гэж байгаад улс орноор тоглолцоосаа л гэж хүсэж байна. Тэгж хүсэж байгаа. Тэгүүлэхгүй байх талд нь хариуцлагатай байх талд нь бид хэлж байгаа. Тэр ч утгаараа энэ улсын их хурлын даргын асуудал дээр хуулиас давсан ямар нэгэн алхам битгий хийгээч тийм ээ. Хуулийг гажууд улсан ямар нэгэн төрөмгийн бодлого битгий бариач. Энэ асуудлаа хууль зүйн дагуух нь явуулчаасаа. Гараа сайн бол барай сайн гэдэг. Тийм ээ. Тэр одоо алхам зөв явчвал цаашдаа энэ төрийн ноён нурууч гэсэн төвшин байх юм болов тийм ээ. Одоо эвдрэлцэхгүй байх юм болов. Ийм л одоо бодлоготой байна. Тийм учраас одоо шинэ улсын хурлын бүрэлдэхүүн анханасаа ингээд нэг талыг бариад нөгөө талаа үүсгээд эвлүүлэгч биш, эвдрүүлэгчийн байр суурин дээр очичвол энэ эргэл Монголын ард түмэнд л сөргөл үр дагаврыг авчрах л ийм л одоо магадгүй үндсэн хууль зааснаар бол парламент 45 хоногийн дотор засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Хэрвээ бүрдүүлж чадахгүй бол энэ парламент өөрөө огцрох заалттай байна. Өнөөдрийн байдлаар бол одоо сонгуул болсноос хойш 31 32 хонч чинь. Энэ дээр бол яг үндсэн хуульд бол ийм заалт байдаг. Улсын их хурл өөрөө тарах хоёрхан үндслэл байдаг. За нэгдүгээрт Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарагтаа зөвшөлдсөд улсын их хурлыг одоо тарах саналыг улсын их хурл өөрт нь оруулад тэгээд өөрөө асуудлыг хэлцээд 4-3-аар шийдэх тийм зохицуулт байна. Нөгөө нэг зохицуулт нь олонх болсон нам эвсэл нь эсвэл аль нь ч олонх болоогүй бол хамгийн олон суудлын авсан нам эвсэл нь бусад нам эвсэлтэйгээ зөвшөлдсөд ерөнхий сайдыг улсын их хурлд оруулснаас хойш гэсэн тодтол байна. Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд гипотез нь болохоор юу вэ гэхээр ерөнхий сайд ерөнхийлөгчийн зөвшөлдсөгдснөөр улсын их хурлын танхимд нэр нь орж ирснээс хойш 45 хоног. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал бол би үүсэхгүй байх гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр хэрвээ зөвшөлдсөл гэдэг зүйл маань улс төрийн соёлын хувьд зөв хийгдээд олонхийнхаа байр суурин дээр байгаад цөөхийнхөө саналыг хүндэтгээд энэ ардчлалын зарчмаар явах юм бол мэдээж одоо тухайн ерөнхий сайд маань улсын их хурлынхаа дэмжлэгийг хүлээгээд цөөнх болсон цөөхийнхөө санал конопо дараад ингээл цаашаа явчих байх гэж үзэж байгаа. Хэрвээ энэ зөвшөлтсөл гэдэг зүйл маань бие бинийгээ үгүйсгэсэн ийм нөхцөл байдал явчих юм бол цаашдаа ерөнхий сайд орж ирээд улсын их хурлын танхимд орж ирээд магадгүй энэ зөвшөлтсөл бие бинийгээ тийм хатуу ширүүн ийм уур амьсгал руу ороод ингээ явчих юм бол ерөнхий сайдгаа 45 хоногийн дотор томилж чадахгүй л яах вэ гэж. Тэр бол нөгөө улсын их хурлын сонгуул болсноос хойш 45 хоног биш. Ерөнхий сайдын нэр улсын их хурлын танхимд орж ирснээс хойш ийм нөхцөлтэй байна. Энийг бас та ялгаж ойлгохгүй бол бас болохгүй байна.
За тэгэхээр одоо их хурл дээр яригдж байгаа юу бол магадгүй одоо хоёр тойргийн асуудал дээр одоо дахин санал хураалтыг явуулнаа гэвэл энийг бол бас нөгөө юуна сонгуулийн ерөнхий орооноос бол яг хизээ явуулах уу, яг ямар процедураар яаж явуулах юм, автоматжуулах уу гэл энэ чи бас нэлийн техникийн ажил их шаардлагатай. Ардсан намын хувьд бол хэрвээ энэ хоёр тойрог дээр нэг тойрог дээр ардсан нам ялалт байгуулж гэмээр ардсан намын суудал нэгээр усаад хоёр тойрог ардын намын талд эргэх юм бол ерөөс энэ хоёр намын харьцаа хүчний харьцаа бол улам ойртно. Хэрвээ хүчний харьцаа ингээд энэ тэнцүү болсон тохиолдолд ардын намын зүгээс ардын нам бол яг хүчтэй сөрөг хүчний байр сууриас хуулийн дагуу яг эх 4 жилд яг ямар чиглэл барьж яаж ажиллах вэ? Магадгүй ардсан намын зүгээс юм уу бусад улс төрийн хүчин гадуур хүмүүс бол одоо ардын нам бол ялгдлаа хүртэн зөвшөөрч чадахгүй ямар нэгэн байдлаар төрийн ажил гацаа хийгээд явах нэ гэсэн одоо мессенжерээр твиттерээр бол тийм юмнууд их байна да фэйсбүүкээр явж байна. Тэгэхээр төрийн ажлыг гацаахын төлөө гацааж байгаа гэдэг ч юм уу тийм юм ярих нь бол энэ бол улс төрийн зорилготой. Энийг дамжуулж одоо Монгол Ардын намын нэр хүндийг унах гэсэн ийм л зорилготой үйл ажиллагаа. Монгол Ардын нам 2008-аас 12 оны улсын их хурлын сонгуульд үнэмлэхүй олон хуйуу 46 суудлыг авсан атлаа. Улс төрийн соёлыг харуулсан. 25 суудалтай улс төрийн хүчиндээ санал тавиад нэгэн зорилгын төлөө томоохон одоо эдийн засгийн реформуудыг хийхин төлөө хамтарч ажиллая гэдэг саналыг тавьж ирсэн. За энэ маань өөрөө нөгөө зөвшөлтсөний бас л нэг соёлын хэлбэр, улс төрийн соёлын хэлбэр шүү дээ. Улсын их хурлын сонгуулийн энэ автоматжуулсан системээр явуулах тухай хуулийг үндсэндээ 2 жил гаруй энэ улсын их хурл хэлцэж гаргалаа шүү дээ. Энэ бол улс төрийн бас л нөгөө амаргүй зөвшөлтсөний хүрээнд явж байсан. За миний санах юм бол ардсан намын бүлэг бол 7 гаруй 7-оос дээш удаа улсын их хурлын чуулганы хуралдаанаас болон байнгын орооны хуралдаанаас завсарлага авч энэ асуудал дээр завсарлага аваа сонгуулийн хуулийг бүр одоо яг сонгуул бүрдүүлэхэд нөгөө хүзүүн дээр ирээд тэгжээж харилцан ярилцаж зөвшөлтсөд буулт хийж ингээл баталсан бид тэр хуулиар явсан. Автомат машинтай холбоотой бол эргэлзээ ганцхан манай намд байгаа юм шээ. Ганцхан манай намд. Энэ ард иргэдийн дунд байна. Энэ үнэхээр одоо ихтгэл үнэмшил даах тийм машин муу юм уу биш үү гэдэг эргэлзээ бол байна. Энэ машин ганц энэ удаа ашиглахгүй шүү дээ. Дараагийн олон сонгуулиудад ашиглагдана. Тийм учраас ерөөсөл эргэлзээг л тайлчээ л да. Нэг 4-5 газар тийм ээ гар аргаар тоолж үзээд энэ машин маань үнэхээр бодиттой юу үгүй юу? Яг нөгөө засгийн бүх хэрэг үндсүүл заасан нэг арт түмний мэдэлд байна гэдэг. Энэ үндсэн хуулийн зарчим чи жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх чадж байгаа машин мөн үү үгүй юу гэдгийг гараар нэг тоолоод тулгаад үзчихье. Тэгээд энэ машиндаа идэх эргэлзээг алга болгочихё гэдэг саналыг л тавьж байгаа. Эндээс яагаад зүхтаад байгаа? Энэ тийм болохгүй бүтэхгүй тийм буруу санал мөн үү? Байж болох санал шүү дээ. Энийг яагаад болохгүй? Тэг яагаад болохгүй гэж. Тийм учраас энэ машиныхаа эргэлзээг хэдүүлээ тайлч. Тийм ээ? Улсын их хурлын одоо сонгогдсон гэдэг дарга маань хүртэл энэ дээр одоо санал нэг байна. Ерөөсөө эргэлзээг хэдүүлээ тайлч. Тэгээ цаашдаа сонгуулаа ямар нэгэн харгүйгээр, сэргүүгээр, хардталтгүйгээр ингээ явуулчихъя гэсэн ийм л одоо саналыг л бид тавьсан. Бид ерөөсөө хууль ёсны бус ч юм уу тийм одоо ашуудлаас гажуу огт биелж болохооргүй ийм саналыг ерөөсөө тавиагүй. Ардсан намын бүлгийн гишүүд маань сонгуулийн хууль баталж хахад би саялсан 7 удаа завсарлага аваад гарахгүй байсан. Тодорхой нэг шаардлага тавьчаал энэний одоо сонгуулийн биелэлтийг хангах ажлыг засгийн газар хүргэх ёстой. Тэгээд бас нэг тийм хууль ёсны юм шиг, хууль ёсны биш юм шиг тийм ээ. Ийм шаардлага тавьчаал завсарлага аваад суугаал байсан. Тийм ээ. Ингээл болоод байсан. Тэгэнгүүт манай намын одоо зүгээс энэ сонгуулийнхаа эргэлзээг тайлчи. Энийг гараар одоо тоолч. Яг тэгэхээр гараар тоолж болохгүй гэж бас бүр хориглоогүй. Ямар ч хуулинд баахгүй. Тэг хориглоогүй байхгүй. Тэгэхээр хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэсэн хууль зүйн бас афоризм байна.
Тэгэхээр энэ боломжийг бид нэр яагаад эрэлхийлж болохгүй юм бэ? Сонгуулийнхаа эргэлзээг тайлчаал гэдэг ийм л одоо саналыг тавьсан. Сонгуулийн ерөнхий хороо болох төр энэ дээр яг хяналт яг сонгуулийн маргаас нөгөө тойргийн хороонууд дээр ингээд одоо шодох зарчмаар ганц хоёр тойргийн хороон дээр ингээд хяналтын тоотлого хийсэн. Энэ дээр бол айхтар зураг гараагүй. Нэгээс нэг 3 саналын зураг гарч ирсэн. Тийм учраас гараар тоолохын асуудал бол шаардлагагүй. Гэ сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлээд байна л дээ. Тэгэхээр энэ бол манад анх одоо шинэ тутам хэрэгжиж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр яг шин дээр нь бид нэр эргэлзээг тайлах хэрэгтэй байна. Шин дээр нь. Нэгээс 3 саналын яг зөрүү зарим газруудаар гарсан байна. Бас л зөрүүл гарсан байна шүү дээ. Тэр машин 100% үнэ тоолох хэрэгтэй бол 100 зөрүүгүй л тоолох хэрэгтэй шүү дээ. Ягаад эргэлзээ байж байгаа. Тийм ээ. Хоёрдугаарт сонгуулийн ерөнхий хорооны нэг онцлог бол тэр яг нөгөө хяналтын тоолох хийх ёстой тэр машинуудаа шодож угна яг шодоод тухайн үед нь шодоод тоолно гэжсэн чинь журмаа өөрчлөөд өмнө нь шийдсэн байхгүй. Өмнөх өдөр нь энэ машинууд дээр бид нар хяналтын тооллого хийнэ гэд тогтцсон. Тийм учраас бас хардталт байгаа л байгаа байхгүй. Тийм учраас энэ эргэлзээг тайлчаа гэдэг. Тэгэхээр та бүхэн ярилцлагын цаг энэ төрөд өндөрлж байна. Тэгээд ер нь яг хамгийн сүүлд миний нэг сонирч байгаа асуудал бол та түрүүн таны ярианд хэд дурдагдлаа үндсэн хуулийн гээл. Тэгэхээр ер нь манай яг үндсэн хууль шинтгэл зайлшгүй шаардлагатай юу? Шинтгэл хийх ёстой. Мэдээж одоо шинтгэл хийх ёстой. Энэ үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гэдэг өнгөрсөн парламентын үед улсын хурлын гишүүн Сүхбаатар төрийн байгуулалтын байнгын орон даргаахлаад хуулийн төсөл боловсруулсан. Бэлэн хуулийн төсөл бол байгаа. Энэ хуулийн төсөл бүх нам эвслийн төлөөлөл ороод тэгээд харилцан зөвшөлтсөөд бэлэн болгоцсон юм хуулийн төсөл байгаа. Энэ бэлэн болгоцсон төслийг одоо бас энэ улсын их хурл маань цааш нь үргэлжлүүлээд залгамж одоо байдлаа хадгалаад улс төрийн бас нөгөө соёл зөвшөлтсөөнийг хангаад ингээд батлаасаа гэсэн юм бас бодолтой байгаа шүү. Төвний хавьд. За баярлалаа. Тэгээ та бүхэн ярилцах цагийн түрээд өндөрлж байна. За тэгээд ер нь эцсийн бүтээгтэй бол ер нь альва хууль ёсныхан дагуу хууль заасан юу гэж заасан яг ном журмаараа л шийдэх асуудлыг түүнээс ингээд хуулийг хэн нэгэнд өөрийнхөө хэн нэгний эрх ашиг таацуулах гэж хуулинд тайлбар хийж байгаа. Энэ асуудлыг эзлэн зогсоё гэдэг дээр бол таны ярианаас бол би тэгж ойлгож байна. Ингээд хар тавьсан үзэгчтэй баярлалаа. Танд уралцсан ирсэн танд бас баярлалаа. За баярлалаа танаа телевизийн хамт олонд бас баярлалаа. За баярлалаа. За.